сайн байцгаана уу? Хар хорийн сүм байгуулагчны түүхт 70 жилийн өнжил тохиож буйтай холбогдуулаад бид хар хорийн түүх сэдвт цуврал подкастыг бэлтгэн хүргэхээр болсон юм аа. Хар хорийн хотын тухай маш олон судлагдах ном зохиол байдаг ч гэсэн хүүхэд багчууд маань YouTube сувгаас хар хорийн тухай хайхад бидний подкастыг үзэж багахан ч гэсэн мэдлэг олж аваасаа гэсэн өөдрөг төсөөллөөр подкастаа эхлүүлж байгаа. Ингээд өнөөдрийн хөтлөгчөөр боловсролын тэргүүний ажилтан түүх нийгмийн ухааны багш Батбол багш маань хөтлөгч Нямдава миний бий байх болно. За өнөөдрийн сэдв хар хором хотын үүслийн талаар бид ярилцгаана. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгсэн өдрийн мэндийг хүргэе. За хар хором хэмээх нэр ямар үүсэл гаралтай талаар хоёулаа яриагаа эхлэх үү? За тэгээ. За хар хором одоо хар хором сум гэж байгаа тийм ээ. Хар хором гэдэг нэр бол анх 13 дугаар зуунд их Монгол улсын нийслэл хот хар хором хот гэж дэлхийд дахин танигдчих хэлсэн байдаг. За хар хором нэрийн тухай бол маш олон янзын таамаглалууд байдаг. За хар хором, хар хором, хараах хором, хойлын нэр гэсэн тийм ээ. Энэ нэрүүд байдаг. Эндээс эрдэмтэд бол судлаачид янз янзаар тайлбарлаж үзээд ер нь бол хар хором гэсэн хоёр дээр нь үндэслэлсэн одоо судалгаа хийж үзсэн байдаг. За бид хар хором гэдэг нь бол одоо галтуулын хөрмжлөө ихтэй тийм ээ. Галтуулын хөрмжлөө ихтэй учраас энэс үндэслэж хар хоромт хот. Хоромт хот гэж нэрлсэн гэж үздэг судлаачид бас байна. За хар хором гэж бас тайлбарлаж байгаа эрдэмтэн судлаачид бол бас олон байна. За хар хором гэдгийг бол хараа гэдэг нь болохоор нэргэд хором гэдэг нь чуулах гэсэн утгатай үг юм аа гэж ингэж үзэж хараа хором гэсэн нэр нь бол хамгийн үндэслэлтэй нэр юм аа гэж ингэж үздэг хандлага байгаа. За хар хором монголчуудын ер нь тухайн үед бол монголчууд гэж дэлхийд дахин татарууд гэсэн нэрээр алдаршсан байсан шүү дээ. За монгол татаруудын нийслэл хот бол Карак хором буюу хар хором юм аа гэж анх дэлхийд дахин таниулсан хүн бол одоо Ромын Павлов хэлж Болоны графины Монголд ирээд тэгээд Болоны графины тэмдэглэж зөвлөдөөсөн цуглан сурвалж байдаг тийм үү. Тэр сурвалж дээр бол нийслэл Карак хором гэж бичсэн байдаг. Тэр нь бол хар хором гэсэн үг. Тэгээд ингээд дэлхийд дахинд ер нь нөгөө Монголын эзэнт гүрэн дэлхийд дахиныг эзэлж яваа дайчин ардам нүүдэлч ардамны нийслэл хот нь бол хар хором хот юм байна гэдгийг дэлхийд дахин таниулж анх мэдсэн юм төвхтэй. За холин хэлин эдэргээд хятад сурвалжид бас бичсэн байдаг. Тэгээд тэр нь болохоор нөгөө хятад тухайн үеийн хятад сурвалжид бичгтээ яагаад холин хэлин гэж бичсэн юм бэ гэхээр үгийн дунд ордог эр үсэг байдаг юм байна. Хятад хэлэн дөө. Тий. Хорин гэж бичих гэхээр хором мэдэр гэж бичих гэхээр болдгоо юм байна. Эр үсэг байхгүй. Тэгээ үгийн төгсгөлд нөгөө ом гэсэн үсэг бас байдаг юм. Тийм учраас нөгөө хором гэж бичиж чадахгүй холин хэлэн гэдэг маягаар бичижсэн гэж ингэж. Ийм судлаачид ингэж утсан байдаг. За Чингис хаан болон түүний залгамжлагчид ер нь яагаад одоо хар хоромыг эзэнт гүрний нийслэл болгон ер нь сонгосон юм бол? За Чингис хаан ер нь Монголын түүх өөрөө 2200 гаруй жилийн түүхтэй Монгол төрийн түүх тийм ээ. За хөнөг үеэс эхэлсэн гэж ингэж үздэг. Тэгэхээр хөнөг үеэс эхлээд одоо Модон хаан, Төмөн хаан гэдэг Монголын түүхэнд мэдэгдэж байгаа хамгийн анхны хаанууд байж тийм ээ. Эдгээр улс улсын энэ хар хоромын орчин орхны хөндөөгөр төвлөн сууж одоо төр улсаа байгуулж ирсэн нийслэл хотон байсан гэж ингэж үздэг. Тэгэхээр 2000 гаруй жилийн түүхтэй энэ төр ёсны уламжлалыг дагаж нэгдүгürt Чингис хаан энийг сонгосон гэж үзэж болно. А хоёрдугаарт өөрөө хар хором чинь ер нь бол эртнээс түүхтэй дээрэс нь одоо Монголын төв хэсэг тийм ээ. Тал тийшээ Монгол эх орныг одоо өдөртөх захирахад хамгийн таатай тохиромжтой ийм байгальтай газар зүйн байршилтай ийм нутаг орон учраас сонгосон баха гэж ингэж үздэг. Хөнөгийн үеэс гэж бас нэг домог байдаг л да. Хөнөгийн үед нэг одоо Эрдэнэцгийн газар маш том тийм нэг бурхан байгуулсан юм байна. Бурхан бүтээсэн юм байна. Тэгээд тэр бурхан буддын шинжний том бурхан бүтээсэн байж байгаа. Тэр бурхан нөгөө он цагийн уртад илэгдээд тэгээд сүлдээ одоо нураад дэвдрээд тэгээд ингээд нэг дах үлддэг гэдэг чинь тэгээд дах буюу суур үлдэнэ гэдэг. Тэгээд тэр дах болж үлдсэн байсан учраас одоо Эрдэнэцгийн намтар дээр хүртэл байгаа. Дах болгос буюу дахай болгос гэдэг гэж нэрлсэн байдаг. Тэгээд тэр бурханы суур дах болж үлдсэнээс гэж улбаалаад дах болгос гэж нэрлэдэг байсан байна. Тэгээд дах болгос нь хожимоо дахиад Эрдэнэцгийн намтарт бичигдэхдээ дахай болгос гэж бичигдээд ингээд боломжлогдоод ирсэн байдаг. Тийм учраас ер нь бол Монгол төрийн түүхэн уламжлалыг дагаж энэ хар хорныг сонгож нийслэл хот 1220 онд хар хорныг нийслэл хот болгон зарласан гэж ингэж үздэг. Энэ төвхтэй.
За өнөөдрийн хар хорийн сум бол тухайн үеийн дэлхийн төв байсан гэж бодгоор бол үнэхээр багтмаар санагддаг тий. Тухайн үеийн хар хорон хот ер нь хэдийн хэмжээний талбайг эзэлдэг байсан, ямар зохион байгуулалттай байсан бэ? За хар хорон хотыг бол 1220 онд Чингис хаан Монгол улсын нийслэл болгосноос хойш нийслэл хотыг бүтээн байгуулах ажлыг бол голж хийсэн бол Өгөөдөө хааны үед бүтээн байгуулалтууд явагдсан. Мөнх хааны үед, Уяг хааны үед гэх тийм ээ. Эдгээр ингэсэн. За хар хорон хот бол ер нь худалдааны болон улс төр эдийн засгийн томоохон төв байсан гэж үздэг. Дэлхийн эзэнт гүрэн байсан учраас нөгөө худалдааны зам буюу торгоны зам гэдэг чинь хар хорноо дайрж өнгөрдөг болсноос шалтгаалаад бас арилжаа худалдаа маш их явагддаг. Олонний хөлийн газар дэлхийн одоо улс гүрнүүдийн өнцөг булан бүрээс илж төлөөлөгчд маш их ирдэг. Гадна дотны жолч аялагчид их ирдэг, худалдаачд ирдэг. Ийм том хот болж өгсөн. Дээрээс нь улс төрийн хувьд одоо дэлхийн нийслэл байсан гэж үзэж байна, тийм ээ. Дэлхийн техникийн одоо Аз, Европын ихэнх улс орнуудыг дэлхийн талыг эзэлсэн байж байна. Монголчууд. Гэтэл тэр дэлхийн улс төрийн бодлого, эдийн засгийн бодлогыг энэ хар хоронд яриа сууж байна, тийм ээ. Монголчууд. Тийм учраас нөгөө Баабар ус хэлсэн байдаг. Дэлхийн улс төр эдийн засгийг талын нүүдэлч монголчууд жижигхэн гэрт ярилцаа сууж байна гэж тийм үү. Бахархтай байна гэж Баабар бичсэн байдаг. Тэр бол ингээд үнэхээр бас монгол хүмүүрийн одоо бас зүрх сэтгэлд бас онгошил төрүүлэхээр юм сайхан хөтэлтэй. За хар хорон хот бол ер нь худалдааны хот. За дөрвөн талдаа хаалгатай. Дөрвөн талдаа за тэгээд амуу будаа хөр тэрэг одоо бусад бараа бүтээгдэхүүн худалдадаг зардаг ийм юутай. Тэгээд башин барилгууд бол бас зөндөө байсан. Барилгууд далайн шашны 2 сүм, буддын шашны 1 сүм, буддын шашны 12 сүм, христийн шашны 1 сүм. Гэх мэтэр ингэж байсан. За шашны хувьд бол бас Монголын хахад аль ч шашныг адил тэнцүү авч үздэг, халагчилдаг, бүх шашныг адилхан дэмждэг, хөлн дэмждэг ийм байсан. За хар хорон хот нь бол 1241-с 51 онд гэхэд хар хорон хотын хэрмийг өргөтгөн барих ажил хийгдсэн бөгөөд за нийслэл хот нь хойноос өргөш 2500 м. За 2500 м гэдэг чинь маш урт. 2 км гарантай. Тийм ээ. 2500 м. За зүүн талаасаа баруун зүг рүүгээ болохоор 500 м орчим. Ийм эцэг эргэн тойрон одоо 5 газар хүртэх хэрэмтэй. 3.5 км квадрат талбайтай байсан гэж ингэж судлаачид үзсэн, дүгнж үзсэн байдаг. Ер нь бол сүүлийн үеийн судалгаагаар одоо хар хорон хотын хуучин барилгуудын тэр хотын тойроод малтлаг шинжилгээ судалгааны ажлууд маш их хийгдэж байгаа шүү дээ, тийм ээ. Хийгдсэн нэг хэсэг. Германчууд одоо Германы тайхамтарсан 99 оноос малтаж эхэлсэн малтлагаар бол ер нь маш олон тийм юмнуудыг тойруудыг барилгын тойруудыг малтсан, олсон, илрүүлсэн юм байдаг. Хар хурамын тухай ярихад хааны ордон, Түмэн амгаланд ордон гэдэг нэрсүүд бол байнга дурддагддаг тий. Тэгэхээр эрдгээр орднуудын үүрэг онцлог нь юу байсан бэ? За Түмэн амгаланд ордон гэдэг бол одоо хааны ордон юм да. Хааны ордон. Монголын их хаад Түмэн амгаланд ордонд залардаг юм ордон байсан. Түмэн амгаланд ордон бол одоо мэдхгүй баг байхгүй тий. Монголын түүхийг тэр үеийн дэлхийн Монголын хар хорон хотыг одоо дэлхийд дахинд ер нь таниулахад хамгийн гол чухал одоо үсгэлэнтэй сайхан хот байсан гэдэг гэж түүхэн баримтад бичигдэж үлдсэнээрээ хүн болгон бас мэддэг тийм ээ. Ийм хот байсан. Түмэн амгаланд ордон нь одоо сүм оройтой, уран хийцтэй ийм 3 давхар том ордон байсан гэж ингэж үздэг. За ордны гол төв хэсэгт нь болохоор нөгөө албарт мөнгөн мод байрлана. За мөнгөн модны хойд хэсэгт буюу арай өндөрт доороос өгсөд гарах шаттай гэж байна. Хоёр талаараа шаттай тийм өндөрт хааны сэнти байна. За хаан тэнд заларна. Хааны заларч байгаа сэнтигээс арай намхан доор байрлалтай хатны бас сэнти байна. Хатан хаан хоёр тэнд залардаг. За тэр хааны сэнти хүрэх шатаар бол одоо нөгөө сүм дэвшигчд хаан дэдээ ундаа айрыг цагийг хөргөж өгдөг. Бэлгэсэлтийг хөргөж өгдөг. Нөгөө талын шатаар нь буцаж буудаг. Ийм байсан гэж ингэж үздэг. За тэр мөнгөн мод юу хоёрын хааны сэнти хоёрын яг дунд нэг том хэсэг зай байсан. Тэр зайд болохоор нөгөө сүм дэвшигчд байдаг. Эсвэл нөгөө гадна дотноос ирж байгаа элч төлөөлөгчд бол маш хэрдэг байсан шүү дээ. Тэр элч төлөөлөгчд тийм бэлгэсэлтийг өгөх, хаанд бараалгах энэ ёслол үйл ажиллагаа бол тэр мөнгөн мод хаан хоёрын дундах зайд болдог байсан баг. За ер нь Түмэн амгаланд ордон бол өөрөө маш үзэсгэлэнтэй том ордон байсан гэдэг. Ногоон палангаар хийсэн.
маш тийм шалтай, маш тийм үзэсгэлэнтэй гой зургуудаар чимгэлсэн. Тэгээд эрдэнийн чулуу болон сувдаар гоё чимгэлсэн. Маш үзэсгэлэнтэй юм артан байсан гэж үздэг. За хааны баруун талд буюу баруун этгээдэд болохоор эрчүүд, зүүн этгээдэд буюу зүүн талаар нь эмэгтэйчүүд суудаг. За тэгээд бас нэг дахтмайгийн юм байсан гэж байна. Дахтмайгийн юм нэг талд нь одоо баруун талд нь хаан гүгүүд суудаг. Зүүн талын дахтан дээр нь болохоор хатад охид гүнжнэр суудаг. Ийм байсан гэж зохион байгуулалтын хувьд юм байсан гэж үздэг. Мөнгөн мод гэдэг үл үнэхээр сонирхол татгаар зүйл байдаг тий. Зарим хүмүүс бол одоо домог битээр ярьдаг тий. За хааны ордны Төв Монголд ордны дунд байсан байдаг мөнгөн модыг бол маш үзэсгэлэнтэй юм сайхан мөнгөн мод байсан гэдэг. Францын уран тархан Вильгельм Бушэ гэдэг хүн орлсон. Мөнгөн модыг бол яг тэр чигээр нь бүхэлд нь мөнгөөр хийж мөнгөөр бүрсэн. Одоо навчийн жимсийн хүртэл мөнгөөр хийсэн гэж юм артан байсан гэж. Тэр модны орой дээр болохоор бүрээ хийж байгаа. Англи буюу савсан тэнгэр. Сайн. За тэр мөнгөн модны доод хэсэгт нь доор газар ухаад тентэн тийм онсон юу байсан ба. Онсон одоо хөдөлгөр. Тэрийг хөдлөхлөөр нөгөө англи бүрээгээ хүлээдэг. Нөгөө нэг мөнгөн модыг ороолгож хийсэн могой байсан тийм ээ. Тэгээд дөрвөн тийш нь гаргасан могоон ам хэлбэртэй гаргаад доор нь нөгөө нэг тэндээс гарах одоо дөрвөн тансаг гэдэг ундаа юулах сав бас мөнгөн сав тавьсан байсан. Тэгээд тэр могоон амын болохоор алтаар чимсэн байсан гэж. Тэгээд тэр онсыг хөдөлгөнгүүт англи нь бүрээгээ хүлээгээд нөгөө дөрвөн тийшээ гарсан могоон амаар чинь айраг ундаа дарс бурам гож гардаг. Тэгээд тэндээс хүмүүс нь хүртдэг ийм байсан гэж ингэ түүхэнд бичүүлсэн байдаг. За хааны ордныг бол ерөнхийд нь түүхий тоосгоор бариад тэгээд өнгийн паалан гар өнгөлөөд чимсэн ийм ордон байсан. Хааны ордны өмнө бас нэг химийн сайхан нуур байсан гэж. Химийн сайхан нууртай тэр нуурыг усыг орхон голоос бас суугаар татаж усын сэлбэж оруулж ирсэн байсан гэж ингэж үздэг. Тэгээд тэндээ гоёмсог бас хөрн усан оргилуутай байсан гэсэн ийм түүхний төрлүүд байдаг даа. Хар хорин сумын түүхүүл хийгээ 70 жилийн түүхийг агуулж байгаа гэсэн хар хуруумын түүхүүл одоо маш олон жилийн түүх соёлыг бол агуулж байгааг бол одоо түрүүн таны ярианаас ойлголоо. Одоо энэ түүхийг бид одоо хэрхэн хадгалж хойч үедээ өгүүлэх ёстой гэж та бодож байна. За. Хар хорин бол өөрөө хар хорин орхны хөндийг бол Монголын түүхийн одоо түүхэн дурсгал олдурууд тийм ээ хөшөө дурсгал булш бунхан хот суурин гэдэг маш их байдаг. Тэгээд энэ түүхэн дурсгалууд нь өөрөө хар хорин болон орхны хөндийн Монголын түүхийн ер нь бол хамгийн голомтнуудыг юм аа гэж ингэж үздэг судлаачтай. Ер нь баталдаг түүхэн олдурууд нь ч баталдаг. За эртний хотын төөрөө зөндөө байж байна. Хөшөө дурсгал байж байна. Бичигт хөшөөнүүд байж байна. Хадны зураг байж байна тийм ээ. За тэгээд Эрдэнэт хар хорин хотод хөшөө задмаас ихтэй орхны хөндөд маш их дурсгалууд байж байна. Тэгээд энэ түүхэн дурсгалуудыг бол монголчууд ер нь залуучууд хойч үе гэлтгүү монгол хүн бүр бас хайрлаж хамгаалах талаар бас сурч мэдмээр байгаа тийм ээ. Түүх соёлын дурсгалыг хэрхэн хайрлаж хамгаалах вэ? Энэ нь хойштоо хэдэн зуун жилийн түүхийг бидэнд өгүүлж байгаа үлээ. Энэ нь хойштоо дахиад хэдэн зуун жил, хэдэн мянган жил оршин байх үлээ гэдгийг бас үн цэнийг нь ойлгуулж өгмөр байгаа тийм ээ. Тэгээд энэ тал дээр бас мэдээллийг бол бас тодорхой сайн өгч ямаар одоо хүүхд багцуудыг сургаж байхаас нь сургуулиас нь эхлээд ч юм уу тийм ээ. Түүх соёлын дурсгалыг хайрлан хамгаалах гэдэг бол өөрөө монгол хүн бүрийн тэр тусмаа өөрийн үндэсний түүх соёлын дурсгалуудыг үнэт өвөө хайрлан хамгаална гэдэг нь бол монгол хүн бүрийн одоо зүрхэнд өргөлж хадгалагдаж явах хэрэгтэй юм зүйлүүд. Тэгээ энэ түүх соёлоор бид бүгд бахархдаг. Монгол хүн бүрлэлдэг гэж Чингис хаан Монголын эзэнт гүрэн гэхээр монгол хүн бүр бүгд л Чингис хаанаараа бахархдаг. Бүгд хаанаараа бахархдаг. Монголын түүхээрээ бахархдаг. Бид бахархахгүй байхын аргагүй юм түүхэн үеүүдийг бас дэлхийд дахин таниулж өгсөн тийм ээ. Дэлхийн түүхэнд урд өмнө нь байгаагүй, хязгаарч байгаагүй. Хойшидч байхгүй. Тийм том эзэнт гүрнийг байгуулж чадсан. Тийм том түүхийг, тийм том өвийг дэлхийд үлдээж чадсан баг. Монголын эзэнт гүр өөрөө. Тэгэхээр тэрний нэг хэсэг нь буюу бас чухал нэг хэсэг нь бол хар хорин хот тийм ээ. Хар хорин хотгүйгээр Монголын эзэнт гүрнийг төсөөлөх аргагүй бас салшгүй холбоотой. За яагаад гэвэл тэр том эзэнт гүрний нийслэл хот дэлхийн нийслэлч болж байсан тийм ээ. Тэгэхээр энэ дээр хадгалагдаж үлдсэн энэ хөшөө дурсгалууд энд одоо түүхийн том баримтууд эднийг бол одоо улсын зүгээс ч гэсэн бас төрийн бодлогоорч тэр нутаг орныхан маань ч гэсэн ер нь нутаг орныхан гэхгүй монголчууд өөрсдөө ер нь монгол хүн бүрэл
хайрлаж хамгаалах, хойч үедээ таниулж мэдүүлж явах үн цэнтэй шүү. Ийм үн цэнтэй, ийм олон жилийн, олон мянганы түүхийг бидэнд өгүүлж байгаа шүү гэдэг юмыг одоо мэдүүлж таниулах нь хамгийн чухал гэж бодож байна. Өнөөдрийн дугаар инх өндөрлж байна. Бид цаашдаа хар хорумын түүх болон хар хорумын түүх соёлын тусгуулуудын талаар цуврал подкастыг бэлтгэн хүргэх болно. Бидэнтэй хамтаагаарай. Баярлалаа.